Сайн уу манайхан. Бүгдээрээ өнөөдөр HBO-гийн алдарт Last of Us цувралыг эхлүүлнэ. За тэгээ яг хөө зарим чанелууд ярьсан байсан ч дийлэнх нь хэтэрхий товчлоо ярьсан байсан болохоор бүгдээрээ арай илүү дэлгэрүүлээд за тэгээ бас хоёр бүлгийн тэр чигтэн таадтай ярьж өгөө гэж бодож байна. Баян халдраа өгсөд гэж хэлэхэд ядаргаатай сонсогдоод байгаа болохоор шууд зомбигээ дуудаа авчиж шүү. За одоо ингээд цувралаа эхлүүлцгээе. Кино маань 2003 оны ингээл нэг өдөр дунд сургуулийн сурагч Сара охин хичээлээ тарчаад харах замдаа цаг засварын газар орж аавынхаа хайртай цагийг засуулж байх үед гадаа нь байсгийгээл цагдаагийн машин дохиогоо ангинуулан давхилдаастай. Цагийн засуулчаад гэрлүүг орох замдаа хөршиг рүү орж мэд үед хөршийн настай эмээ рүү нохоо нь нүдээс салахгүй ширтээд байгаа нь сонир санагдана. Тэднийхээс гартал байн цэргийн онгоц нисээд ямар нэг юм болох гээд байгаа мэт санагдсан ч сүйдтэй зүйл биш байлгүй дээ л гэж бодлоо. Орой болж Сарагийн аав Жоэл гэртээ ирэх өгөөд өнөөдөр аавынх нь төрсөн өдөр юм байна л да. Замдаа торт авчна гэжээд мартаад ирсэн аавдаа охин нь жоохон гомрохсон ч төрсөн өдрийнх нь бэлгийг өгөн хамгийн дуртай цагийг нь засуулсанд аав нь ч баярлан манай хоёр кино үзэн оройг өнгөрөөж итэл Жоелийн дүү Томми залгаад сая над руу нэг хүн гинт дарахаар нь цохиод автал цагдаад баригдчихлаа. Та намайг ирээд гаргачихдаг уу гэд ахаар нь охиноо онтуулчаад гараал явлаа. Шөндөөнд нислэг тэрэг нисэлдэг чимээнээр Сараас эртэл аав нь байдгүй. Телевизээ асаатал онцгой байдал зарласан байх бөгөөд иргэдийг гэргэртэй байхыг сануулж явах үеэр хөршийнхэн нохоо ирсэн гаслаад ахар нь дагаад ортол хөршийнхэн нөгөө хүзүүндээ хазуулсан бололтой. Сусаалтцсан харин өдөр гөлийцэн байсан эмээ маань хачин архиран амнаас нь тэмтрүү шиг зүйлс зохиохыг харсан Сарагийн зүрх нь амаар нь гарчих төгнөө. Эмээ түн рүү дарахад Сара чаан гэрээс нь гараад гүйхүүээр ашгүй аав нэрж тархва Сара хөөжвэсэн эмээг нам зөхиол унгана. Нөхцөл байдал ер нь хүндэрснийг ойлгосон Жоо охиноо машиндаа суулгаад энэ гурав тэржигтэй хотоос гарахаар хөдлөх бөгөөд зам дээр эн тентгүүл цагдаагийн машин гүйлцсэн хүмүүс. Машины радиогоор хотод халдвар төвчин тархсан ба халдварлсан хүмүүсийн зан ариншин өөрчлөгдөж бусад руугаа дайраад байгаа талаар сануулах үед Жоэл Томми хоёр ямартай ч хотоос гарчээ. Тэгээд учир нь олдно үз. Гэж шийдээ явж итэл хотоос гарах зам бүр битүү. Тэгэхээр нөөр замаар яваа ортол жижигхэн хотын гудамжаар хүмүүс гүйлдэн хөл толгой нь олдохгүй юм болж гинөө. Гэтэл тэднээс холгүй нэг онгоц асалтаад дугуун ядчитэл манай эдийн машиныг гайвуулж оноод осолд орчноо. Удалгүй сэрэхэд Сара хөлдөө хүнд бэртэл авчээ. Томми машиныхаа нөгөө талд гарчгаад гаццсан болохоор удахгүй голын ирэг дээр уулзъя гэж тохироод хоёр тишээ салдаг. Өхнөө дэврээд тэндээс зугтах гэтэл нөгөө халдраа угсад чинь хүн идэж байх аимшигтай дүр зураг харагдах ба. Хажуугийн хоолны газраар дамжин гарах гэтэл саяны зомбинууд араас нь нөгөөд ядж хахад яасан ч хурдын яг барьж авдгийн даваан дээр нэг цэрэг буудаал хонглоо. Тэгснээ Сарагийн шархыг хараад шууд л манай хоёрлоо буудаад эхлэх үед Жоо зугтаж байхдаа хүл алдаа унахад нөгөө цэрэг чинь манай хүнийг яг бууддын даваан дээр Томмид буудуулаад чад. Жоо өхнөө очиод харталаа гидсэндээ нилээн хүн чархаван зомбигийн алдраар биш харин хүний гарт алуулан харамсалтайгаар хорвоог өрхдөг. За ингээд энэ үйл явдлаас хойш 20 жилийн дараа буюу 2023 онд хүн төрөлхтний соёл иргэншил бараг тэрчигтэй устж мөгөнцрийн алдуур авагчид хэдэн зуун саяар тоологдох хэмжээнд хүрэн хүн төрөлхтөн арчигдахад ойрхон болоод байлаа. Амьд үлдгэсэд маань халдваргүй бүс байгуулсан ба тэндээ Федрагийн засгийн газартаа хүртэл болоод авчээ. Хотод Федрагийн цэргүүд байнгын л эргүүлэхийн гаднаас халдвар оруулахгүй хичээх ба эндхийн хүмүүс Федрагийн зөвшөөрлгүйгээр хотоос гарч орох ямар ч боломжгүй. Хэрвээ янз бүрийн айш аяг гаргавал шууд л олонний нүдэн дээр цаазалж орхидог хагас зэрлэг нийгэм бүрдсэн байна. Хүн болгон л хүнд хүчээр ажиллахын өдрийн хоолны талаанаа авах ба манай Жоо маань нас урсан хүмүүсийн цогц шатаадаг ажил хийдэгч хажуугаар нь тамхитараа архи гэх мэт ховрын бараа нууцаар оруулж ирэн цэргүүдтэй наймаалж хөөрхөн нэмэлт орлого олчноо. Федраг эсэргүүцдэг бүлэглэл болох гэрэл цохнууд олон залуусыг элсүүлж зэр зэвсгээр хангаж Федратай дайн дэгдэх хэмжээнд хүрээд байгаа ба энэ ертөнцид хинд нь илүү зэвсэг байна тэр нь л ялдаг хууль үйлчилж байлаа. Өөрийгөө хөөрхөн болгочдөг Жоогийн хувьд санаа зовж байгаа ганц зүйл нь бол түүний дүү Томми. Томми хэдэн жилийн өмнө гэрэл цохнуудад элсгээр явсан ба уул нь Жоотой холбоотой байсан ч 3-7 хоногийн өмнөөс холбоо тасарсан тул Жоогийн санаа нэг зовж байлаа. Жоогийн хамтран амьдрагч Тэсгэх бүсгүй түүнд муу мэдээ дуулгах ба энэ хоёрын авна гэж тохирсон аккумуляторыг зарсан гарууд хилснээсээ буцаж манай хоёрыг лөөвөрчсөн байт юм да. Машины аккумуляторгүйгээр Томмиг хайж олно гэдэг худлаа болохоор Жоо яаж игээд аккумулятор олж авахаар лөөвөрцөн гаруудынхаа оромж руу яваа ортол ханан дээр нь нэг зомби шигдсэн байх ч үхээд утгаараа ингэдэг болохоор одоо ямар ч аюулгүй ингэнэ. За мань хоёр үргэлжлүүлээ явтал нөгөө лөөвөрчид чинь айл хэдийн буудуулаад өгсөн байхыг хараад гайхаа үжитэл нэг жижигхэн охин Жоог хутгалах гэж дайрж шүү. Гэтэл энэ лөөвөрчдийг алсан хүн нь гэрэл цох бүлэглэлийн удирдагч Марлин гэх бүсгүй байх ба энэхэд би бинийг эртнээс таньдаг болохоор тайван ярилцсанаа. Лөөвөрчдөөс аккумулятор авах гэж байхдаа лөөвөрдөх гадаа харна алдсан юм аа гэж авч байна.
Марлин хөлөндөө шархавсан бөгөөд Жог хотоос гарах бүх нөхцөвийг маш сайн мэддэг болохоор нөгөө жоохон охиныг даатхан эндээс холгүй байх гэрэл цохнуудад хүргэж өгөхийг гуйхва. Оронд нь баахан зэвсэг бас шинэ аккумулятор өгье гэж тохироход Жож тэр дөрөө зөвшөөрөн тэр хоёр охиныг дагуулan хотоос гарах хэсэгт ирдэг. Мань хоёр өмнө нь ингэж олон гарч исэн болохоор цэргүүдийнүүдийг эвтэйхэн хариулаад яг гардгийн даваан дээр нэг цэрэгт баригдчихнаа. Жогийн сайн таньдаг цэрэг байсан болохоор хахуулдах гэж оролдсон ч бүтсэнгүй. Өнөг цэрэгч нь манай гурвыг халдвартай эсхийг багжаараа шалгаж байхдаа Эли мөгөнцрөөр халдварсныг олж мэдээд буудах гэж оролдох тэр агшинд Жогийн нүдэнд 20 жилийн өмнө болсон явдал санагдан мань цэргийг доор оруулж байгаад үгтлэн зодож орхих ба "Тэс охиныг халдвартай мó?" гэж асуухад би дараа тайлбарлаж өгье л гэж байна. Ингээд мань гурав тэндээс яаран холдоод аюулгүй газар очсныхоо дараа юу болсныг Элигээс асуухад Эли цамцаас өхөн хазуулсан шархаа харуулад би зомбид хазуулсны дараа зомби болж хувирлгүйгээр шарх маань идэгсэн. Өөрөөр хэлбэл би мөгөнцрийн эсрэг дархлаатай. Тийм болохоор намайг ашиглаж халдварын эсрэг ерөндөө гаргаж авах гэж байгаа гэж хэлхийг сонссон тэр хоёр бүр чихэндэж тгсэнгөө. Хэсэгтээ паниктж байсан ч Эли хүндрэлтэнд ямар чухал гэдгийг ойлгосон Тэс Жо тандан охиныг хоёулаа заавал аюулгүй авчиж өгнө шүү гэж тохироод үргэлжлүүлэн хөдлөнө. Эли төрсэн цагаас хойш анх удаа хотоос гарч үзэж байгаа нь энүүгөөд Жогийн иламыг сугалч гээд ёстой 9 шидийн асууж гарнаа. Жо хурдхан Элиг аваачиж өгөхийн төвс байсан бол Тэс харин төвөгшөлгүйгээр Элигийн сонирхсан зүйлсийг тайлбарлан яг л охинтойгоо явж байгаа мэт ээжгэл байлаа. Гэрэл цохнуудын бааз чигээр явал байгаа ч гэсэн даанч замд нь зомбинуудын бүтэн сөрөг байгааг хараад тойрж явахаас өөр аргагүй болно. Ядж хахад энэ мөөгөнцөр чинь газар хүртэл ургацсан дээр нь гიშгчүүл зомбинуудад бүгдд нь дохио өгөөд бүр лайвуултын гинэ. Ингээд хаягдсан барилгаар дамжин явах гэтэл дотор нь кликер гэх нэртэй саяны гадна байсан зомбинуудаас илүү хүчтэй. Хараагүй ч гэсэн маш сайн сонсголтой зомбинууд байхыг хараад чимээгүйхэн тойрчий гэтэл Эли салгалаад чимээ гаргаснаар бөөн алдсан эхэлнэ. Хэд хэдэн кликерүүд гарч ирсэн ч манай хэд арай гэж алдсаад гартал Эли гарандаа азуусан байсан ч ямар халдвар ах юм биш тоосон чинжгүй. Тэс гарын хөлөө булгацсан бололтой догонцож алхасаар манай гурав гэрэл цохнуудын бааз дээр бараг эрг шахж байтал зам дээр байсан хонхорхойг хараад Эли асууж байна. Харин Тэс түүнд хандан халдвар анх гарах үед Америк ярим хотуудыг бомбогдож эхэлсэн тухай айлхва. Дөрсөлөгдөн 20 жилийн өмнө халдвар дэгдгээс хэдхэн 7 хоногийн өмнөх рүү буцаж халдвар хаанаас эхэлснийг танилцуулдаг. Индонезийн Жакарта хотод гурилын үйлдвэрийн ажилтан мөгөнцрөөр халдварлан өгсөн бөгөөд улсынхаа шилдэг мөгөнцөр судлаачийг урд залан авчираад үзүүлтэл мань телегачийн хөлн дээр хазуулсан шарх байх ба хамаг биеинд нь мөгөнцөр тархсныг мэдсэн судлаач маань бүр цочирдоол явчихна. Муулны мөгөнцөр чинь ургамал амьтанд л тархдаг бөгөөд мутацид орж хүнд халдсан анхны тохиолдол нь энэ болж байгаа юм байна. Судлаач цэргүүдэд хандан энэ хотыг бөмбөгд өөр ямар ч арга байхгүй. Би одоо эртхэн харж ар гэрийнхэнтэйгээ цагаан өнгөрөөмөр байна. Гээд бүр нэг хөв тавилантайгаа эвлэрчжээ. За ингээд мөгөнцөр маань хүмүүсийн хоол хүнс тэр дундаа урьлаар дамжин дэлхийн нийтэд тархан энэ аимшигт сүрлийг авчиржээ. Зомбигоор дүүрсэн ертөнцид төрсэн Элигийн хувьд энэ бүхэн яг л үнэлгэр сонсож байгаа юм шиг санагдаж байна. За ингээд манай гурав гэрэл цохнуудын бааз дээр ашгүй нэг 9 минут ирэх ба яваа ортол тэнд хүлээж явах ёстой хүмүүс маань бүгд өгцөн байдаг байгаа. Хартал нэг нь халдвар авснаасаа болоод бусдыгаа хүнөөсөн гэдг нь ойлгомжтой байв. Элиг хүлээлгэж өгөх даалгавар нь бүтлгүүцнийг ойлгосон Тэс тэр дороо тогтворгуутан нэг л биш цан гаргаад байгааг анзаарсан Жож гайхан чи зүгээр үү гэд асуутал Тэс кликрүүттэй алдчих байх үедээ хүзүүндээ хазуулснаа хэлэхва. Харин Элигийн хазуулсан шинэхэн шарх нь тэр дороо л буцан идэж байгааг хараад ялтчгүй үнэхээр дархлаатай байна гэдгийг баттай мэдэж авдаг. Тэс удахгүй зомби болж хувирах нь тодорхой тул Жод хандан охиныг дагуулад Билл Франки хоёр дээр очив. Цаад хоёр ч машин тэрэг байгаа. Тэгээд дараагийн гэрэл цохнуудын бааз руу яв гэж гуйхва. Энэ үед нэг салгасан зомби орж ирээд дайрахч Жо буудаал авлаа. Гэтэл бусд нь хүн байгаа дохиог хүлээн авснаар бөөнөрөө манай гурвыг чиглэн гүйлдэж эхлэх нь тэрэ. За ингээд Тэс тэнд байх бензиныг асхан амиа золиослож үлдэхээр шийдэх ба Жо Элиг дагуулan байшингаас гарах тэр агшинд нөгөө үзээрийн зомбинууд чинь бөөнөрөө орж ирэх ба шуудал Тэсийг халдварлуулж эхлэх үед байшинг дэлбэлэн зомбинуудыг хөнөөж өргөдөг. Олон жил хамт амьдарч өөрийг нь ганц ойлгодог байсан хүнээ алдсан Жо хэд хоног амнаас нь үгж гарсангүй Элиг дагуулan алхасаар нэг газар орон хэрэгтэй юм байгааг шалгах житэл Элил улсын хойно зүггүүтээд зорны давхар руу буутал нэг юм дуурайд байна. Очоо артал нэг зомби хэр удаан энд ор байсан байгаа бөөм. Эли зомбиг сониучрхан харж байгаад толгоор нь хутгалаа буян хийж өгнө. Ингээд мань хоёр үргэлжлүүлэн явсаар Жогийн хуучны танил Билл Франки хоёрын байшингаа гадаа ирэх үед флашбек орж ирнэ. 2003 онд халдвар тархаж эхлэх үеэр цэргүүд энэ хавийн оршин суугчдыг хорогдох байрлуу зөөж эхлэх үед Биллгийн нөхөр зориндоо нуугдж үлдээд энэ хавийнхаа оролцолд ганцаархан үлддэг.
За тэгээ угаасаа ийм юм болж магадгээд зориндоо баахан хүнс хэрэгцээ зүйлсээ овоолцсон байсны хүчинд ийш тийш явуулахгүйгээр хэсэгтэй л сайхан амьдардаг. Мань хүн тэр хавийн хорооллоо ториулаад амиртам хашаа татан эн тэндгүү занг тавин хашаага ториулж цахилгаан антер татаад гаднаас ямар ч зомби орж ирэхэргүй болгоод айхтар хог юм уу. Тэгснэ бүр бензин зэвсэг хангалттай нөөцлөн хашаанда жимс ногоо тариал ёстол өөрийгөө хангалттай болгосоор хэдийн 4 жилийг өнгөрөөжээ. Гэтэл нэг өдөр мань хүний зангад нэг хүн унчаар нь яаж өөх гээд орхив дээ гэж одоод яваа очтол Франк гээд нэг залуу байна. Халдваргүй гэдгийг нь баталгаажуулсныхаа дараа гэрлүүгээ оруулаад усанд оруулчаад халуун олоор дайлахад мань Франкч бүр бөөн баярлуулж 4 жил ийм гоё хоол идсэнгүү гэж хэлэхүүл Билл эсрэгээр Франкийг хизээ явах юм бол гэж төгшөөд суудаг. Гэхдээ Франк эднийхээс явсангүй. Харин ч манай хоёр бүр жанжан болж яваад хамтдаа амьдарч эхэлдэг. За тэгэл бүх асуудад тохиолдгийн адилаар мань хоёр хоорондоо зөрчилдөж эхлэх ба. Билл болохоор бүр нэг зожигорсон. Эндээ л хоёулахнаа сайхан бай гэдэг бол Франк эсрэгээр танилын үрээгээ тэлж ийш тийшээ гарч хорвоо ертөнцийг судлах хэрэгтэй гэж зөрсөөр байдаг. Ингэж явсаар Жо Тэс хоёртой танилцсан энэ дөрөв ер нь үе уулзахч Билл Жод эхэндээ нилээ итгэхгүй байсан ч яваандаа нилээн дасч энэ дөрөв маш сайн найзууд болж л дээ. Энэ үеэс хойш 10 жил өнгөрсний дараа Франк маань би нилээн муудаж ер нь зөвөртэй байгаа нь илт байдаг. Хөөрхий Билл Франкийг чадхаараа л асарч Франкийн хувьд ингэж өвдөхийг хүсэхгүй байгаа болохоор амиа югдөхийг хүснэ. Биллийн хувьд Франк байхгүй бол цаашид амьдрах ямар ч утга учир байхгүй болохоор хамтдаа ертөнцөөс явахаар шийдэх ба. Ингээд манай хоёр маань костюм бичээг göмсөн бибидээ бүгд солин зүйлгээд хамгийн сүүлчийн орой хоолоо идчихэд хүчтэй юм найруулж хольсон виногон хамтдаа харамсах зүйлгүйгээр хорвоог орхижээ. Дүрсэлэгдэн одоо цагт ирж Жо хашааных нь нууц кодыг хийгээд хашаа руу нортол тэр хоёрын арчилдаг цэцгэс өгцөн байшин руу яваа ортол хоол нь ялзраа өгчөрсөн угаасаа юу болсон нь ойлгомжтой байдаг. Харин ширээн дээр Жо зөрүүлэн загтал үлдээсэн байх ба чирэгтэй бүх зүйлээ манахаас аваад харьдаг хүнээ сайн хамгаалаарай гэж загсныг хараад Тэсийг алдсандаа гунгалж байсан ч одоо хамгаалах хүнтэй болсон учраас мань хоёр Биллийн гараж руу ороод баахан зэвсэг хутах сүх юу байдیں бүгдийг авдаг. Жон хоёр Томиг олж уулзаад Элийг гэрэл цохнуудад хүргэж өгөхөр шийдэх ба хазуулсан шархаа хүнд ч үзүүлж бас хэлж болохгүй шүү. Бас миний үгнээс зөрж болохгүй гэж анхааруулхад Эли үг дөгөөл зөвшөөрж байна. Гэхдээ Эли Жо хэлэхгүйгээр нууцаар цүнхэндээ нэг гарбуу цүнхэлж аваад манай хоёр Биллийн машиныг аван Томиг олж уулзахаар шинэ аялалдаа гардаг. Манай хоёр хурдны замаар явнгаа замдаа бензин колонк дээр зогсон тэнд байгаа машинаас бензин байвал хуссан шигээл явж байна. Данч тэгээд дийлэх машины бензин уурчсан байгаа нь гаслантай. Замд яваад үзсэн Эли машинд байсан Playboy сэтгүүлийг гарган Жогоос хөөрхөн ичээгээл авна. Орой болоход мань хоёр ой модонд хонголохоор болох ба түүдэг асахгүйгээр лаацтай хоол идсэн болоод унтахаар болоход Жо маань өчнөө олон жил зомбитэй ертөнцид амьдарсан хүн гэсэндэ зомбиноос илүү хүн амир шүү гэдгийг маш сайн мэддэг болохоор хүн гараад ирчихгүй гэдгээс их л болгоомжилж байдаг. Эли норн өрөхгүй Жогоос хошин асуулт асуугаад унтаж өгдгөө юм уу зэлэг. Өглөө нь кофего чанж уучаад замдаагаар явах ба Жо Томи хоёр халдвар гарсны дараа Босны хотод очиж Жо Тэстэй тэн танилцсан бөгөөд харин Томи дэлхийн ертөнцийг аврахыг хүсэж гэрэл цохнуудтай нэгдсэн тухай дурсамжаа хуваалцсан. Томи хизээж бүтэж балан амны төлөө надаас салсан гэж хэлэхэд Эли гайхан бид итгэл найдваргүй байвал юуны төлөө амьдрах юм бэ гэж хэлсэн нь Жод нэгийг бодогдуулах шигэл болдог. Гэтэл мань хоёрын явж исэн зам явах аргагүй байсан болохоор тойрч явахаас өөр аргагүй болно. Ингээд хаягдсан хот дундуур явж итэл нэг шархсан байрын залуу тусламж гуйх үеэр Эли туслах санаатай хаалга онгойлгох гэтэл Жо муу санаалан тэр чигтээ дайрах шахам гарах үед саяных занг байсныг Эли ойлгоно. Даанч энэ нөхдүүд манай хоёрын машины дугуйг цоосноор ялтчгүй машинаа зогсоох ба Жо Элиг нуугд гэж хэлээд өөрөө дуракуудтай нёгийг үзэж эхэлнэ. Дайсны залуу хөлөндөө буудуулаад амийн өршөөхийг гуйсан ч Жо үргэлжлэлгүй өнөөхийг харсан Эли одоо л энэ ертөнцийн бибидээ ямар өршөөлгүй ханддгийг ойлгох шиг болдог. За тэгээ машинг болсон манай хоёр маань хаасаагүй дайснууд байгаа энэ хотоос яаж өвтэйхэн гарах вэ гэж бодож байх зуур. Энэ буутай дайсны гаруудын удирдагч Кэтлин гих нэлээд ширүүн зантай бүсгүй гарч ирнэ. Кэтлины бүлгийнхэн энэ хотод байсан Федрагийн засаглалыг төлхөн унгаж, Федрагийн зэргүүд болон тэднэрт тусалж байсан энгийн ард иргэдэд хүртэл нохоо шиг торонд хорон тамлан зовоож байгаагаас харахад хүнийг индрээ арилгах сэтгэлгүй нэгэн бололтой. Манай Кэтлин яг халуулсан бөгөөд ахыхаа өшөөг Хенриг их залуугаас авахын тулд хотоос гарах гарцуулганы хаан хаасаагүй цэргүүд тавьж хаад байгаа нь. За тэгээд хотод гадны хоёр хүн орж ирсэн сургаар Кэтлин хотын байшин болгоныг нэг жиг даалгаврыг өгч гинэ. Манай хоёр маань эдний цэргүүдээс нуугдан ойролцоох барилгад бөгсөн байх үедээ Жо нүдэн дээр нь хүн асандаа уучлалт гуйхч Эли Жог ойлгож байгаагаа хэлэхэд мань Жож тайвшраал явчихна. Тэгээд Элид гарбуу хэрхэн ашиглахыг зааж өгөн улмал бибинээ ойлгож эхлэх ба талигач өхнөө алдсан аавын сэтгэл одоо л баг багаар дэвтэж байна уу гэлтэй.
Мань хоёрыг хайж байхдаа Кэтлин Хенригийн оргинж байсан газрыг олоод бүр бөөн уруулж, муу навшиг дүүтээр хамт олж алнаа л гэж авч байна. Тэгвэл энэ барилгын шаланд цувралт үүссэн байх ба доороос нь зомбинуудын дуу хадаж байгааг сонссон ч тоосонгүй. Хенриг олж алах нь илүү чухал юм гинэ. Манай хоёр шөнө болоход байршлаа өрчлөн өндөр барилгын дээвэр рүү гарч явах үедээ Элли та нар хүмүүсийг занг тавьсныг яаж мэдсэн бэ гэж асуухад би ч гэсэн тиймэрхүү зүйлс хийдэг байсан юм аа. Энэ ертөнцид амьд гармаар байвал хэнд ч битгий итгээл гэж авч байна. 40 давхурдан гараад манай хоёр унтаж амрах болоход Элли нөгөө л хошин асуултуудаа асуун Жовиг нэгсэн инээлгээд авдаг. Гэхдээ шүн дунд Жовг сэрхэд нэг хүү гарбуу шагаацсан зогсож байдаг байгаа. За энэ буу барьсан хоёр бол Катлины эрэл сурлуулад байгаа ах トゥ Хенри хоёр бөгөөд энэ хоёрын тухай энэ ангийн маань эхлэл талтан гарнаа. Катлины бүлгийнхэн Федраг түлхэн унгасныхаа дараа хамгаал цэргүүдийг барьж аваад яргалахын яргалж хорхыг нь хорин ёстой үйл тамийн нийтлүүлж байна. За тэгээд Федрагийнхан тусалж байсан ард иргэдийг хүртэл хоригдсан эрүүдийн шүүж байх үеэр Хенри дүүгээ дагуулan нэг барилга руу яваортал хөршийнх нь өвөө ээж. Овоо хүнс цуглуулсан байсан болохоор хэсэгтээ энд бүгэх ба Хенригийн дүү хан дээр баахан супер баатрууд зуран цагийг өнгөрөөж байсан ч Катлины цэргүүд хотын барилгуудыг нэг нэгээр нэгжин ах トゥ хоёрын барилга руу дөхөх үеэр эндээс явах гэхэд Хенригийн дүү хэтэрхий яагаад байсан болохоор нүрэнд нь супер баатруудын багийн зурж өгөөд зоригжуулж аваад гарнаа. Ингээ явж итэл гэнэт буудалцах чимээ гарахаар нь хартал манай Жойл Элли хоёр эд алалцж байдаг. Ингээ манай хоёрыг чимээгүйхэн дагаж явсаар ирсэн нэ. Бид хоёр та хоёрыг яахчгүй адилхан золонтой хүмүүс бололтой хамтарцгаая гэж хэлэн хоорондоо танилцсгаа. Хенри энгийн иргэн байсан болохоор буугаарч өлегтэй буудаж чадахгүйгээ хэлэн Жоулийн тусалцааг гунаа. Маргааш нь хотоос яаж гарах талаар ярилцах үеэр Хенри хотын бүх гарцыг хаацсан байгаа. Ганц боломжтой нь газар доогуур хонгил байна гэж санал болгоход Жоул санаа зовн. Тэнд чи өчнөө зомбинууд байгаа юм шүү гэж лавлан асуухад Хенри санаа зовлтгүй. Байвал цөөхөн идэл үлдсэн байх ёстой л гэж авч байна. Ингээд манай дөрөв хотын газар дор хонгил руу буухад нэрэл зомби ятхой амьд амтэнч байхгүй болтой. Халдвар дэгдэхүйээр хүмүүс оргинж байсан болохоор хөөхөн хүүхдийн хэсэг энтер байгуулчих. Хенригийн дүү Элли хоёр хүүхдүүд юм гисэндээ төрч болов муу муухай зүйлийг мартан хоорондоо хөгжилдөн тоглож байгааг хараад Хенри Жойл хоёрч бас тайвшрын хэсэг амарцгаана. Энэ үеэр Хенри Кэтлин яагаад өөрийг нь алахаар улаарад байгааг тайлбарлаж өгөх ба Хенригийн дүү хүнд өвчтөй ч эмн болтохгүй байсан болохоор аргагүй өрхөнд Федрагийнханд Кэтлины ахыг барьж өгөөд оронд нь дүүгийнхаа эмийг авсан байлаа л дээ. Үүнийг сонсон Жойч нилээн бодлогширж хүн хайртай үнэ хамгаалахын төлөө эцсээ хүртэл зүтгэж байгааг нь харан чи зөв зүйл хийсэн Хенри гэж урмын өгсөгдөг. За ингээд манай хэд үргэлжлүүлэн явсаар гэтэл нэрэл Хенриг хэлснээр хонгилд баг ямар ч зомби таарсангүй. Ингээд хөнгөлөөс гарan хотоос бараг гардгийн даваан дээр гэрит манай хэд рүү буудаад эхэлж шүү. Яг энэ урд байгаа байшингаас дурантай бугаар буудаад байлаа. Энд хүлээвэл удахгүй баригдана гэж бодсон Жойл Элитер 3-ыг эндээ хөдөлгөө хүлээж байгаарай гэж захиад өөрөө гараал гүйчдэг. Ядж хахад энэ буудж байгаа нөхөр нь нэлээд оновч муутай бууддаг тулдаа Жо нэг чархцсангүй байшин руу яваортол нэг гүлээс өвгөн байж идэв. Ууранд хүрсэн Жойл тэр дороо өвгнийг нухаж орхисон ч өнөөгч айл хэдийн бусад руугаа радиогоор ярьсан байдаг. Жойлч сандран нөгөө гурвыгаа наашаагүй гэж орилготой зэрэгцсэн Кэтлин баахан цэргүүдэд дагуулan том машинтай давхиал ирж байна. Жо эхний машины жолоочийг буутахад хажуугийн байшин руу онхолдоод нэг том дэлбэрэлт болоотглоо. Машины ард нуугч байгаа гурав маань хажих замгүй болсон болохоор Хенри өөрийгөө барьж өгөөд дүүг нь амьд үлдээхийг Кэтлинаас гуйсан ч зөвшөөрсөнгүй. Ингээд Хенриг яг будах гэжэтэл нөгөө дэлбэрэлт гарсан байшингийн газар нь доошогоо цөмрөөд доороос нь хэдэн зуун зомби бие дээрээ давхарлцаар гүүн гарч ирэх аимшигтай дүр зураг харагддаг. За тэгээд Катлины цэргүүдийг жоронгоор нь эргүүлж орхих үеэр Хенри тэр гурав тэндээс зутах гэж оролдох үед Жоул эргэн тойрных нь зомбинуудыг буудан тусалж байлаа. Энэ үед нүхнээс асар том биетэй маш ховор үзэгддэг Блоутер гэх зомби гарч ирэх ба хүн анх халдар авснаас хойш хэдэн 10 жил өнгөрсөний дараа Блоутер болж ховрдсон байна л да. Блоутерийн арсных нь гадуур асар зузаан мөөгөнцрөн давхар үүссэн болохоор хэр баргийн суманд яахчгүй тэнд байгаа цэргүүдийг хяргаж хайж байна. Энэ үед Элли зомбинуудаас нуугдан машинд ортолоо нэг бяцхан зомби цонхоор нь дамжиж орж ирээд Элли рүү дарих үед машинаас амжиж гарах ба Хенри дүүтэйгээ нэг машины доор амь тэмцэлдэж байхыг хараад туслахаар гүйдэг. Жоулч чадхаараа л Эллигийн эргэн тойрны зомбинуудыг бодож байх ба Элли утгаараа хоёр зомбиг төвгүүх ус адглаа. Ялтчгүй хазуулсан ч яахчгүй болохоор овоо зөрөгтэй байх шиг байна. Ингээд Хенри тэр гурав эвтэйхэн зүхтааж итэл нөгөө ядаргаатай Катлин чинь манай гурыг бодох гэж байхдаа нөгөө жижигхэн зомбид хазуулан хорвоог орхидог. Ингээд манай дөрөв тэндээс амжилттай зүхтан нилээн явсаар нэг хөнгүү байшинд оройг өнгөрүүлэх болоход Жоул Эллиг ямар том аюулд оруулах шахснаа бодон бодол давтан сууж байх бол Элли Хенригийн дүү хоёр юу ч болоогүй юм шиг комик хүн шингаад дуу шуутан аргагүй хөгжилдөж гинөө.
Ингээд орой унтах болоход Хенригийн дүү саяны буудалцаанаар зомбид хазуулсан шархан харуулan би мангас болмооргүй байна. Надад туслаач гэж Элли тэлэхэд Элли өөрийнхөө өмнө хазуулсан шархан харуулад миний цуснд халдварын эсрэг дархлаа байгаа. Чи яахчгүй би чамд туслана гэж хэлээд өөрийнхөө гарыг зүсээд цусаа мань хүүгийн шархан дээр түрхэн санаа зовлтгойл гэж байна. Хөрхи хүүхэд юм болохоор тэгээд чадхаараа л туслахыг хичээж байсан ч өглөө усахад мань хүүг хэдийн зомби болон хувраад Эллиг хазах гэж дайрах үед түжигнэг чимээ сонссон Хенри тэр дороо гүн орж ирээд зомби болж хувирсан дүүгээ хөнөөж орхидог. Ганц хайрлаж хамгаалж байсан дүүгээ өөрийнхөө гараар алсандаа цочирдсан Хенри амьдрах утга учиргүй болсноо ойлгон өөрийгөө ч бас будан хорвоогоос инхүү явна. Ингээд Жоул ах トゥ хоёрын цогцыг булан хүндэтгэл үзүүлэх ба Элли намайг уучлаарай гэсэн бичиг үлдээж хүүд тусалж чадаагүй дээ нэлээд сэтгэл дундуур байдаг. Ингээд манай хоёр явганаар Томигийн холбоо тасарсан Бьоминг мужи руу алхаж эхлэх ба замдаа цас бороо шороо гээл байгалийн өчнөө үзэгдэлтэй таарсан ч цуцалтгүй урагшилсаар л байлаа. Манай хоёрын хугацаанд би биенийхээ талаар нэлээд сайн мэддэг болж Жоул хуучны дуу муутай итгэл найдваргүй нэгэн байхаа болж хамгаалах хүнтэй утга учиртай нэгэн болсон мэт санагдж байлаа. Ингээд 3 сар явган явж Бьоминг мужид юутай ч ирэх ба өвлийн жавар тажигнж эхлэн эргэн тойрон цасаар хүчгдсэн байлаа. Ингээд зэлүүд байгалд алхаж байгаад ашгүй нэг айл орон яваа ортол нэг ахагч хоёр сууж байна. Мань хоёр тэндээ сайхан зэрлэг бугын махаар хийсэн харшил уунга ахагч хоёроор зам заалгуулж аваад баярснаа илэрхийлэн цааш хөдлөнө. Ингээд цаашаа нэлээд явсаар голын ойролцоо ирэх ба энэ хавьд зомби өтгөө амьд амтны ч чимээ гарахгүй байсан болохоор нэг уулын бил бараадан галаасаа хонглохоор болдог. Элли карантинсэн хотод байхдаа гадаад ертөнцийн тухай зөвхөн номын сангийн номноос л уншиж байснаа дуртаад удахгүй гэрэл цохнуудтай уулзаад надаас вакцин гаргаж авсны дараа дэлхийн ертөнцөө ямар хуу болох вэ гэд сониучрсан байдалтай байхад Жоул харин дүүтэйгээ хамт олонний хөлөөс зайдуу газар таван хушуу мал маллаад амар чимэр амьдрмаар байгаагаа хуваалцдаг. Ингээд унтах болоход Жоул мананд гарan Элли унтахаар басан ч нэг сэртэл Жоо унаа мундчихжээ. Харин Элли өргөн бууга ойрцсон шүнжэнгөө мананд гарч тэгснэ намайг сэрээгүй яасан байл гэж авч байна. За ингээд манай хоёр өглөөний цагаа уучаад үргэлжлүүлэн явсаар нэг урт гүүрэн дээр ирэхэд Жоо агаарт хид будан зомбинууд байгаа эсхийг шалгасан ч юу ч алгаа. Тэгээд гүүрийг даван явтал маш том усан цахилгаан станц дээр тулж ирдэг. Эллийн аврах зүйл юу болохыг асуухад халдвар гарахаас өмнө хүмүүс үүнийг ашиглан цахилгаан гаргаж авдаг байсан юм а гэж хэлэхэд Элли бүр шок. Усан цахилгаан станцыг тойрон явж итэл баахан морьтой хүмүүс буу шагаагаад гараад ирдэг. Энэ олон хүмүүсийг яаж барах вэ? Хэлснээр нь бууга буулгах үед эдгээр нохоогоо суллан манай хоёрыг үнэрлүүлэх ба нохоо халдвартай хүмүүсийг маш сайн ялгаж чаддаг болохоор тэр. Жоул Элли цаанан зовн энэ олон үнийн нь юу ч хийж чадахгүй байгаагаа мэдэрч байтал нохоо ашгүй Эллиг халдвартай гэдгийг нь ялгаж чадсангүй. Жоул тэдэнд өөрийнхөө дүүг хайж байгаагаа альтал тэдний ахлагч бололтой бүсгүй нээх гайхаа харснаа. Манай хоёрыг дагуулад бөөн харуул хамгаалт болсон Джексон гих маш том суурин газар авчирдаг. Энд хүн болгол урт хурдах ажиллаан хийн хүүхдүүд тоглон амьдрал хэвий өрнөж байгааг харсан Эллиж бүр гайхаад явчихна. Энэ Жоул өчнөөсөр хайсан дүүгээ олж хараад манай хоёр ашгүй ингэж нэг уулзнаа. Томиг амьд өгснөй ч мэдгүй байсан Жоулын дотор бүр онгоогоо л явчихдаг. Энэ хэдийн галтгоо гэж бүр амар том. Өчнөөсөр хэрээр гэр хийж явсан манай хоёр ордидэгүү халуун хоол амаа болохгүй л идэж байна. Томи ахта өөрийнхөө эхнэр Марияг танилцуулах ба Мария 7 жилийн өмнө энэ хотод ирэн төгчүүлж өчнөө хүмүүсийг хоолунд хэрэгцээ зүйлсээр хангасаар өдийг хүржээ. Томи ахтайгаа холбоо тасарсан шалтгаан гэвэл эдний хотынхан хамаг радио холбоо барих төхөөрөмжүүдээ унтраасны хүчинд өөр хүмүүс хот руу халдахгүй байгаа гинэ. Энэ хэд ногоогоо тарьдаг хүлэмж, хөрхөн жижигхэн үхэр хоньны ферм, хамгийн чухал нь усан цахилгаан станцыг хэдэн жил оролдосны эцэст эрчим хүчинд холбогдож чадсан ер нь л маш хөдөлмөрч хүмүүс байна. Хоттой танилцчаад Жоул Томитой хоёулахнаа уулзсан. Ах нь энд чамтай амьдрах гэж ирээгүй. Хоёулаа өхнийг гэрэл цохнуудын лабораторид хүргэж өгөх хэрэгтэй байна. Гэж хэлтэл Томи би энд өчнөө утчлаа штэ. Одоо эндээс гарч эрсдэлд ормооргүй байна. Тэглээч эхнэр маань жирэмсэн. Эхнэрийнхээ хажууд байх хэрэгтэй. Гэж хэлэхэд Жоул дүүдээ гомдсон уу яасан. Дугуул гараад явдаг. Барнаас гараад Жоул 20 жилийн өмнө алдсан охинтойгоо маш адилхан хүүхэд хараад хамаг дурсамжин сэдрэн амьсгаана дээр дор орон давхцаад эхэлнэ. Манай хүү ер нь л нас агах тусам зүрх нь үе өвддөг болоод байгаа юм байна л да. Энэ үед Манели ярин халуун шүршүрт орчоод шинэ хувцамсан их л 5 тухтай сайхан байх ба хотын кино театрт орж үзээд өөрийнх нь үеийн хүүхдүүд битүү байгааг харан ёстол соёлын шоконд орж байна уу Элли маань. Тэр оройноо ахыгаа омдоосон Томи дахин ирж уулзаад ярилцах үеэр Жоул Эллиг халдварын эсрэг дархлаатай учраас гэрэл цохнуудын бааз дээр аваачин вакцин гаргах ёстой хэлтэл Томи үнийг сонсоод бүр шок. Би нас нилийн явжээ. Сая ирэх замдаа Эллиг зөндөө аюулд орууллаа. Харин чи залуу байна. Бас энэ хаваач сайн мэдэх болохоор Эллиг гэрэл цохнуудад хүргэж өг. Гэж гуйхад Томи энэ удаад ахыхаа үгэнд орохоор болдог. Ингээд байшиндаа буцаа ортол Элли бүр бөөн уралцсан сууж байна. Жоул Томи хоёрын яриаг санаандгүй сонсоод Жоул өөрийг нь хайж явах гээд байна. Гэж гомдон хүн болгон яхлаараа дандаа намайг хайж явд юм бэ. Таач муу адил гэж уурлаад салтгүй.
Ингээд Joel өөрийнхөө өрөөнд орон 20 жилийн өмнө алдсан охиноо бодон гунигласаар шөнийг өнгөрөөдөг. Өглөө нь Tommy Ellie-г аваад явах гэтэл Joel айл хэдийн морийг нь бэлтцэн өөрөө Ellie-г авч явахаар шийдснээ хэлдэг. Ellie наана уурсан царайтай байгаа ч дотроо хөөрхөн баярлаастай. Ингээд Tommy-гоор гэрэл цохнуудын баазыг заалгаж аваад аян замдаа гарнаа. Морьтой улсын хоёр маань газарч нэлээд хорон бүр Эллид дурантай буугаар яаж буудахыг хүртэл зааж өгч байна. Цаашаагаа нэлээд явсаар гэрэл цохнуудын бааз байрладаг Колорадогийн их сургууль дээр ирэхэд энд нэг л нам гүн байгаад байна шүү. Элли их сургуулийн кампуст анх удаа орж үзэж байгаа болохоор сэтгэл нь догтлцсон. Харин Joel түүнд их сургуулийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өгсөн шигэ. Баазын үдэн дэртэл ямар ч цэрэг хамгаалтынхан байгаагүй нь Joel нэг л сэжигтэй санагдаад явчихна. Сургуулийн барилга руу яваа ортол гэрэл цохнууд маань айл хэдийн хамаг тоног төхөөрөмжүүдээ аваад хаанаг тийшээ явсан нь ойлгомжтой байх ба. Дээд талын давхурт чимээ гарахаар нь Сэмэрхи яваа ортол нэг сармагчин боснолцсон л явж байна. Энэ өрөөнд байсан газрын зургаас гэрэл цохнууд Salt Lake хотод байх бааз руугаа нүүснийг олж мэднэ. Гэтэл барилгын гадаа төмөр цөхөр барьсан нөхдүүд явж байгааг хараад манай хоёр чимээ гаргалгүй Сэмэрхэн гараад яг мориндоо мордгийн даваан дээр нэг нөхөр Joel-ууд арихад манай хүн зөрүүлээд хоолойг нь боон хөнөөж чадсан ч гидсэндээ утгалуулсан байлаа. Бусад дээрэмчид маань манай хоёрыг харан дайрахтай зэрэгцээд мориндоо арайгаж мордоод тэндээс өтөр түргэн зүхтдаг. Саяны гаруудаас амжилттай зүхтаж чадсан ч Joel нилээн гүн хутгалуулсан болохоор цус алдаад удалгүй мориноосоо унан ухаан алдаад өгнө. Ганц хамгаалж байсан хүн нь шархацсныг хараад Элли паниктан яг яахаа мэдгүй уйлан суусаар л Элли Joel-ыг чирсээр угаад ойрхон байсан модон байшинд оруулаад цусын тогтоох гээл үзээлэн. Ашгүй Joel удалгүйс ирсэн ч Эллид хандан намайг хаяад буцаад Tommy дээр оч. Энд өвөл аюултай. Алив хурдан яв гэж түлхэхэд Элли юу ч дуурсангүй хаалгаар гараад явлаа. Ингээд бүгдээрээ Элли хамгийн анх яаж хазуулж дархлаатай гэдгээ олж мэдсэн тухай түүхийг сонсноо. Элли карантинлэгдсэн бүсэд байхдаа Федрагийн ахлах сургуульд цэрэг болох бэлтгэлээ хийгээд гүйжээтэл нэг охин өөрөө эхэлж идэж гинөө. Өөрөөс нь хамаагүй том биетэй байсан ч шазруун зантай Элли маань шуудал нүүрлүүн цохиол авна. Ингээд зодон исэн эргээр сургуулийнхан захирал дуудаж уулзаад Эллигийн зодсон охин нүүрэндээ 15 ойдол тавиулсан тухай хэлхва. Манай хүн жижигхэн биетэй ч бэлчээр томтой нөхөр юм аа. Чи энэ сар 3 дахь зодоонуудаа хийж штэ. Чамайг шийтгэхээс залхаж байна гэж хэлээд хурааж авсан хөгжмийн буцааж өгөөд чи энэ янзаараа байгаад байвал хамгийн доод зиндааны л цэрэг болно. Эсвэл эндхийн цэвэрлэгч болно. Харин дүрм журмаа сайн мөрдвөл мундаг ахлагч болж чадсан шүү. Чамд тийм потенциал байгаа. Өөрөө л мэдэрэ. Гээл гаргалаа. Манай хүн ч оройжонгоо энэ талаар бодон сургуулийнхаа дүрм журмыг уншичаад унтах гэж үжидэл цонхон дууран нэг хүн ороод ирэхээр нь хутгаа далаагаа дайртал Эллигийн сайн ээж Райли байт юм да. Райли сургуулаа яад 1 сар гаруй алга болж байгаад ирснээ нэн өгөөд Элли бүр гайхацсан. Чи чинь сарын хугацаанд хаагуур яваад ирж байгаа гэж асуухад Райли гэрэл цохнуудын бүлгэм дэлснээ хэлэхэд Элли бүр чихэндээ ч итгэсэнгүй. Угаасаа эдний сургуульд гэрэл цохнууд бол үзээрийн муухай дайснууд гэж заадаг болохоор аргагүй л дээ. Райли хотоос гарах нэг нууц гарц олсноо хэлээд Эллид нэг гоё мүзүүлээ. Гээл аваад гарлаа. Ингээд нэг байшингаар дамжин явах ба. Чи яг хаашаа яваад байгаа юм бэ гэж Эллиг асуухад очиж байгаад хараа л гэдэг. Гэтэл энэ байшинд битүү үгсэн хүмүүсийн цогцос байсан ч Элли огтхон ч айсангүй. Харин хажууд нь байсан шилтэй вискиг аваад гарах ба. Хоёр зүггүй нөхөр насан туршгүй байж ганц татаал авлаа. Райли Эллид бүр гарбуутай олсноо харуулад сарын өмнө гэрэл цохнуудын удирдагч Марлинтай анх таарсан ба тэрвээс Марлиныг даган гэрэл цохнуудад илсэн тухайга найзтай хэлдэг. Ингээд манай хоёр барилгуудын дээврээр дамжингүйсээр удалгүй нэг том их дэлгүүрийн өмнө нэрнэ. Федра ийшээ орж болохгүй гэж хатуу анхааруулсан штэ. Гэж Эллиг хэлэхэд Федраг хараалд чи надад итгэлтэй гэд дэлгүүр рүү яваал орлоо. Чи тэр хаалгаар гараад үжи. Гоё мүзүүлээ гэж хэлэхээр Элли харанхуй коридороор гараал явлаа. Гэтэл гэнэт дэлгүүрийн гэрэл асан хэдий хуучир цүүцэн ч гэсэн энэ тентгүү гэрэлтэн их л сайхан харагдаж байна. Элли бүр сэтгэл нь хөдөлсөн. Ийм гоё юм амьдралдаа харж байсангүй. Гэхдээ Райли дахиад бүр гоё юм байгаа. Гэд үргэлжлүүлэн явхаа их дэлгүүрийн уусдаг шатыг анхудаа харж буй Элли. Дээр нь тоглоод хэрэндээ л хөвгөлтэй байна. Ингээд цааш үргэлжлүүлэн явжгаад нүдэн айн гэхээр нүдэн айн нэтэл урд нь гэрэл цацарсан морин төрүүлэг байж идэг байгаа. Бөөн баяр болсон Элли тэр хоёр дээр нь сун нөгөө вискинээсээ дахиад ганц тадан цагийг их л сайхан өнгөрөөж гинөө. Энэ өдөр Райли Эллид хандан чи намайг дагаад явахгүй мó? Энэ хотод байгаад байвал Федрагийн цэрэг болгоод байнга хэцүү ажил хийж хоёр идэхгүй хоосон онохгүй л амьдрын штэ. Харин гэрэл цохнууд бол Федрагийнхныг төлхөн унгааж хүмүүст эрх чөлөө хүнлэг нийгэм байгуулж өгнө гэж хэлсэн ч Элли бодлоо өөрчилсөнгүй. Би Федрагийн ахмад болж чаднаа. Тэгэл бүх зүйлийг өөрчилчихнэ гэж авч гин. Ингээд манай хоёр тэнд байх хуучны автомат машинд зураг авахулахад хэдийн өнгө мутайч зургийг хэвлэл гаргаад өгч гин. Үргэлжлүүлэн тэнд байсан автомат машинууд дээр ядархаач мэдгүй тоглох ба насаараа ханны цаана амьдарсан Эллигийн хувьд энэ бүхэн зүгээр л цоошин ертөнц байлаа. Гэтэл дэлгүүрийн зойронд байсан зомби манай хоёрын чимээг сонсчдаг.
За үзүүлэх дахиад нэгэн байна. Гэтэл Элли би одоо арахгүй бол өглөөний бэлтгэлээ таслах гээд байна. Гэж хэлэхэд Райли удахгүй өөх бэлэг байна. Гэд дэлгүүрийн галтгооны өрөөлөд дагуулсан орохва сүүлийн хоногийн турш Райли энэ өрөөнд байршиж их дэлгүүрийг хянж байгаа гинэ. Ингээд Райли хошин шогийн ном бэлэг болгон өгөхва. Жойлд яриад байдаг хошигнолуудаа эндээс сурсан байгаа байхгүй юу? Гэтэл өрөөнд баахан тесрэг бөмбөг байгааг харсан Элли гэрэл цохнууд хүнлэг нийгэм байгуулах гэж байгаа гэлөө. Тэгвэл энэ юу юм гэж уурлаад гараад явхва. Райли Эллиг зогсон. Би маргааш өглөө Атлантад байх гэрэл цохнуудын бааз руу явах гэж байгаа. Гэж хэлэхэд Эллигийн царай хувьсгийж чи ингээд намайг хаяад явж байгаа юм уу те? Гэж уурлаад хэлхийн сонсохгүй хаалга саваал гараад явдаг. Тэгтээ удалгүй Райлид хэлсэн үгэндээ гимсэн Элли буцаан очоод саяны үгэндээ уучлалт гуйна. Райли багада эцэг хээ алдсан бөгөөд хэдий гэрэл цохнуудад нэгдээд удаагүйч тэд гэр бүл шиг нь санагддаг тухай хэлэхэд элиенуудад зөвөр ойлгон Райлид амжилт хүсэн үдэж өгөхва. Сүүлчийн уулзалтаас өмнө манай хоёр нөгөө вискигээ нилээн ууж аваад зад бүжгэлжээтэл нэг салгасан зомби гүүгээд ороод ирнэ. Райли гарбуугаараа буудсан ч тархинд нь онцодаагүй болохоор манай хоёр л үсэрч аваад нилээн л ноцолдлоо. Эли кармасаа утгаа гаргаад зомбигийн тархинд зоосноор хөнөөж чадсан ч манай хоёр хоёулаа аль хэдийн хазуулсан байна. Хазуусандаа цочирдсан Элли бөөн ууралж тэр хавийн хамаг имийг нурааж тарааж яхад Райли хөв тавилантайгаа эвлэрэн чимээгүйхэн уйлж байдаг. Зомби болж ирснээс амин урсан дээр гэж ярилцсан ч өөрсдийгөө хороох зориг байгаагүй тул гаргараасаа хөтөлсөн хөв тавиландаа өөрсдийгөө даатах үлдээхэр шийднэ. Ингээд дүрсэлэгдэн орчин цагт ирэх ба Жоулийг хаяад явах гэж байсан Элли өмнө нь хайртай хүнээ аварч чадаагүй ч гэсэн энэ удаад аврах боломжтой учраас байшин руу буцсан ороод галтхоог нь өнгөчөж байгаад зүү утас олон Жоулийн хэлснээс нь зөрж шархыг нь оёод эхэлдэг. Элли Жоулийн шархыг ойж цусалталтын зогсоож чадсан ч шарханд нь бохир орсноос болоод идэлж эхэлж байна. Цүнхэндээ байгаа сүлийн хатаасан махны үлдэгдлийг Жойлд идүүлчээд хоолунд нь ирэлт гарахва. Модон дундуур нилээн явсан ч амьд амьтны бараа харагдах шинжгүй байсан болохоор нилээн өн гүн рүү ортол ашгүй буг харагдлаа. Жойлоор яаж будахыг заалгасан болохоор бугыг тэр дор нь онсон ч шархацсан буг модон дундуур гүүгээ явчихдаг байш шүү. Цусных нь мөрөөр дагсаар угаад бугаа олтол хоёр хүн тойроо зогссон. Бугыг авч явах гэж байгааг харсан Эллиг уур нь хурж "Хөөш, бугаа айцгаа" гэд хизээ язааны том хүншгэл загин зандраад эхэлнэ. Дэвидгийн нөхөр чи ийм жоох хүүхэд байж яаж энэ том бугыг авч явах юм? Бүгдээрээ тохиролцъё. Энтергээд харна тэгвэл та нарт пенслийн байвал бугны тал махаар наймаалцъя гэж тохиролцоод Дэвидийн туслах баазаасаа пенслийн авчирхаар явдаг. Пенслийн авчрах хооронд мань хоёр галт түлэн нэг нөмөр газарт хорогдохва. Дэвид Эллиг ямар хүмүүстэй хамт явж байгааг нь асуухад Элли би ганцаар явж байгаа гэхээс үрзүүл хэлсэнгүү. Энэ Дэвид эндээс холгүйхан овоо хідэн хүмүүсийн хамтаар отоглон амьдарч байгаагаа хэлэх бөгөөд Эллиг ганцаараа ингэж зов зүдэрж байснаас манай отог дээр очиод бид нартай амьдраач гэж урахад мэдээж татгалзнаа. Гэтэл Дэвидийн царай хувьсгийснэ. Хэд хоногийн өмнө манай хүмүүсийн нэгийг их сургуулийн хотхон дотор алсан байлээ. Алсан хүн нэг сахалтай залуу бас өсвөр насны үүргэвчтэй охин байсан. Гэж хэлэх бөгөөд Жоулийг шархтуулсан хүмүүс эдний хүмүүс юм байна гэдгийг мэдсэн Элли ч гинэд сандран бууга шүрхүйд Дэвидийн туслах айл хэдийн гар буугаараа онилж байсан ч Дэвид Эллиг алахыг хүссэнгүй. Пенслийн нэг нь өвөөл явуулдаг. Элли хар ирчээрээ явсаар Жоул дээр буцан ирж шарханд нь пенслийн тариад одоо Жоулийн бие сайжрахыг л хүлээх үлдлээ. Дэвид бааз дээр буцан ирэхэд парт 2 дээр Жоул далуулсан залуугийн охин авигаа булахыг хүссэн ч Дэвид зад загнаад булсангүй. Ягаад гэдгийг утахгүй та нар мэднэ. Энэ Дэвид өөрийгөө бараг бурхны элч, энтэр гэж солиороод энд байгаа хүмүүстэй байнга л номдол уншин өөрийг нь шүтгэхийг шаарддаг. Бараг хагас галзуу шахуу нөхөр юм байна л да. Тэгснээ нөхөр залбирал уншсны дараа л хүмүүс хоолоо идэж мэддэг. Заддаа ер нь нэлээд хизүүхэн л газар. Маргааш өглөө Элли Жоулийн шархыг шалгахтал өчигдрийнхоос хамаагүй дээрцсэн байгааг хараад дахиад пенслийн тарчаад гараашийн алхаг нээтэл нэх гой нар туссан сайхан өглөө эхэлж байна. Гэхдээ Элли тэр бүхнийг харж баясах цаг байсангүй. Жоулийг асархаас гадна мориочоос усалж хооллох хэрэгтэй байлаа. Гэтэл эндээс холгүй шувууд нисэлдээд байхаар нь муу суврын татаад явж очиж хартал Дэвид баахан буутан хүмүүс дагуулсан. Манай хоёрыг хайгаад ирж идэм да. Дэвид тэгснээ настай эрийг нь алаар харин охиныг заавал амьдаар нь барина шүү гэж нөгөө нөхдүүдтэй анхааруулад тэр хавийн байшингуудаар манай хоёрыг хайгаад эхэлнэ. Сандарсан Элли байшин руу буцаж ороод Жоулийг мянга дуудсан ч цаадах нь үнэхээр босгоч тэнхэл байсангүй. Тэгэхээр нь хутгаа үлдээгээд тэнд байсан шкафыг татан Жоулийн өрөөг халахалж хаяад өөрөө гараад явдаг. Мориндоо мордон нөгөө нөхдүүд дээр очиод албаар анхаарлын татан зүхтахва. Амхандаа Жоулоос энэ нөхдүүдийг холдуулчих санаатай байгаа нь. Гэтэл эдний нэг нь Эллигийн морийг буудаж унгааснаар Элли тэр дороо баригдчихан тэр. Дэвид Жоулийг хайж бол гэд өөрийнхөө 3 хүнийг үлдээчээд Эллиг аваад өөрсдийнхөө бааз руу буцдаг. Дэвидийн хүмүүс энтэндгүй Жоулийг хайж итэл нэг гүлээсэн юм. Яг манай хүний байгаа байшин руу ороод ирлээ шүү. За тэгээд олон жил хэрээр гэр хийсэн хүмүүс санаа нь гэж чон болчих юм аа. Энд хүү амьдарч байсан байна гэдгийг тэр дор нь мэдээд өнцөг тохон олгоныг нь шалгаж эхлэх үед Жоул ашгүй нэг сэргэлээ. Эллиг алгаж тавьсан шкафыг холдуулан зөрлөө буутал цустай матрас л байлаа.
Гэтэл Жоул гинэ араас нь гарч ирээд энэ нөхрийг хутгалан амийн хөнөөж өрхөх ба нөгөө хоёрын ч гэсэн занганд оруулж байгаад эвтэйхэн бариад авна. Ингээд хоёр дуракийг хүлж агаад Элиг хаашаа авч явсныг асуухад гүрийгэд бүр хилдэггүй шүү. Нөгөө Дэвидтэй тархиад тултал угаалгасан бололтой. Тэгэхэр нь тус тусд нь асуугаад та хоёрын хариулт зөргөл хоёуланг ч наална гэж байж ашгүй мэдэж авдаг. Гэхдээ л Жоул хүний өнөргүй новшнуудыг амьд үлдээсэнгүй. Хоёуланг нь зэрлэгээр хөнөөж орхино. Дүрсэлгдэн Эли сэртэл Дэвидийн бааз дээр ирсэн байх ба галтгоондоо төмөр торон төрчиж. Тэгснэ нөгөө мө Дэвид чинь чи одоо ганцаарх нь үлдсэн болохоор энд бидэнтэй нэгд. Гэх зэрэгээр солиотой яриад харна Эли юу ч дуурсангүй. Жоул алуулсан байх үедээ гэдгээс л үхтлээ айж байлаа. Тэгсэн нөгөө Дэвид чинь хоол авч орж ирэх үед Эли шалан дээр нь хүний тасарсан чих байхыг хараад энэ авчирсан хоолны махагчаас юугаар ирснийг тэр дорой ойлгоно. Энэ өвл их хүнд байсан. Хоол хүнс олох боломжгүй байсан болохоор хүний мах идэхээс өөр арга байгаагүй. Бид амьд үлдэхийн төлөө бүх зүйлийг хийн. Гэх мэтээр хачаа хачи юмаа ирсаар л тэгснэ бүр чи их зөрөгтэй охин байлээ. Манай тосгонд яг чам шиг хүмүүс л хэрэгтэй байна. Энтергээд байхаар нь Жоул зүгээр үү? Жоулыг алахгүй гэж амлаж чадах юм уу? гэж асуухад бид нар алуурчд биш ээ гэж худлаа бурж өгд юм да. Эли үгэнд нь орж байгаа юм шиг дүр эсгснээ мань нөхрийн хурууг нь хуглан түлхүүрийг авах гэж оролцсон ч чадсангүй. Харин энэ үед Жоул Элиг хайсаар Дэвидийн бааз дээр бараг дөхөн ирээд тэнд байх агуулгах руу яваа ортол Элигийн цүнх байж байна. Тэгснэ болоогүй Элигийн унаж явсан морийг нэдалцсан хамгийн аимшигтай нь хэдэн 10 хүний цогцыг мөчлөөд овоолцсон байхыг хараад Жоулийн хар хөлсөн цовтгож байлаа. Энэ үед Дэвидийн төвчээр нь алдагдан Элиг тэр дор нь хоолын мах болох гэж оролдоход Эли Дэвидийн гарыг нь хазаад амжина. Тэгснэ яг зааз урдгийн даваан дээр өөрийнхөө хазуусан шархыг харуулад би халдвартай. Одоо чи ч гэсэн халдвар авсан гэж жожлоход мань Дэвидийн царай хувьсгийн сандраал явчихна. Энэ боломжийг ашиглан Эли туслахыг нь зааз урдж хаяад тэндээс гарангүйдэг. Даан чин байшингийн алхыг төгжсөн байсан болохоор зуухан байсан модыг зэвсэг болгон суухаас өөрөөр юу ч хийж чадсангүй. Дэвид дөхөн ирэх үед Эли улаасгсан модыг шидсэн биш гал авалцаад эхэлнэ. Гэсэн ч Дэвид тоосонгүй. Элиг болж алахаар улаасч байтал Эли төрүүлээд дайрна. Даан ч насанд хүрсэн эрэгтэй хүнийг яаж барах вэ? Газар шидүүлээд яг алуулгын даваан дээр Дэвидийг нүүр нүдгүй хутгалж байж ам аврагдлаа. Зомби л алж байснаас биш хүн алж үзээгүй Эли үнэхээр цочирдон улаан цусандаа хутгалцсан амтэн байшингаас гарч байхдаа зэрэгцэн Жоултай таарснаар энэ бүх аимшигтай зүйлийн ард гарсандаа итгэж чадалгүй Жоулыг тэрвэрэн асгартлаа уйлнаа хөрхий. За ингээд дүрсэлгдэн манай хоёр гэрэл цохнуудын бааз руу дөхөн ирж байх бөгөөд саяны явдлаас болсон уу эсвэл удахгүй хагалгаанд орох болоод ч тэрүү Эли нэг л өөр дуусалтаа яваг анзаарсан Жоул Элигийн сэтгэл санааг өргөчих гээл болсон болоогүй хошигнол ярьсаар л явна. Жоулийн хувьд Элитэй хамт бараг нэг жил шахуу явжээ. Элиг гэрэл цохнуудад хүргэж өглөөд бол дахиж уулзахгүй учраас гэрэл цохнуудын бааз руу тэгж их яарсангүй. Яг л охинтойгоо яваа аав хүн шиг хорвоо ертөнцийн сонин содон зүйлсийг ярьж өгсөн шиг л явж байв. Ингээд нэг байшин руу ороод ойр хавийг ажих санаатай дээшээ гартал тэнд анааш байхыг хараад Эли бүр гайхшраал явчихна. Амьдралдаа ийм амтан байдаг гэдгийг анхудаа харж байгаа болохоор аргагүй штэ. Жоул харин анааш яахчгүй алив хооллоод үзэлдэ гэд Элигээр хооллуулж үзүүлнэ. Байшингийн дээвэр рүү гартал бүр олон анааш байхыг хараад Эли бүр бөөн баяр. Элиг баяртай байхыг харсан Жоулийн царайнд ягаад ч юм инэмсэглэл тодорсон байх ба Эли тандан хоёлаа ер нь гэрэл зохнууд дээр очиод хэрэг байна уу? Энэ маягаараа өөр газар амар жимээр амьдэрсэн ч болно штэ. Гэж хэлэхэд Эли харин шал өөр боталтай байна. Зорилгынхоо талд нь ирчээд буцаж болохгүй. Надаас болж хүн төрлөختний амьдрал шийдэгдэх гээд байна штэ. Гэхэд Жоул юу ч хэлж чадсангүй. Манай хоёр цааш үргэлжлүүлийн явсаар хуучны цэргийн бааз дундуур явах үеэр Жоул 20 жилийн өмнө охиноо алдсныхаа дараа яг ийм цэргийн хооронд тусгаарлагдаж байсан тухайгаа дурсах ба сүүлийн нэг жил миний охиноо алдсан шархыг маань ангаах шиг л боллоо гэж хэлж байгаагаас харахад Элид их л дасаж өөрийнхөө охиноос өрцгүйгээр боддог болсон мэт. Ингээд дэлхийн ертөнцийн сонь сайхныг ярин алхаж итэл гэнэт бөмбөг тесрэн ухаан алдаад нэг сэртэл Марлин зогсож байх ба жилжингээс гэрэл цохнуудынхаа баазд сэрлээ шүү. Марлин Элиг өдөө хүртэл харж хандан аюулгүй авчирсанд нь Жоулд үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлэхэд Жоулд энэ бүхнийг сонсох сонирн байсангүй. Шууд л Элиг асуухад гэрэл цохнуудын эмчнэр Элиг хагалгаанд оруулахаар бэлдэж байгаа тухай хэлэх ба Элигийн дархлаатай байгаа шалтгаан гэвэл тархинд нь байгаа кордисеп хэмээх мөгөнцөр бусад зомбинуудад дохио илгээхэд зомбинууд өөрсдийнхөө нэг гэж бодон дайрдгүйтэй холбоотой юм байна гэж тайлбарлан хэлэх ба 14 жилийн өмнө Марлин Элигийн ээжтэй найзууд байж л дээ. Тухайн үед Элигийн ээж төрөх төгсөн байхдаа нэг салгасан зомбинд хазуулаад халдвар авчиж удалгүй Марлин найзыгаа аврахаар ирсэн ч хитрхи оройтсон байлаа. Тэгвэл дөнгөж төрсэн Элиг Марлин харж хандахаар болон халдвар авсан найзыгаа аргагүй өрхөнд хөнөөсөн байж л дээ. Ингээд Эли төрөхтөө л халдварын эсрэг дархлаатай төрсэн бөгөөд эмчнэр Элигийн тархинаас мөөгөнцрийн салгаан авах гэж байгааг дуулгадаг.
Хэрвээ ингүүл Эли үхэн штэ гэж Жоул гайхаа асуухад хүн төрлөختний сайн сайхны төлөө Элиг золиослохоос өөр арга алга да. Гэт нэг бодлын хүйтэн сэтгэлтэй юм шиг нөгөө талаараа зөвзөөлж хийж байгаа юм шиг хариулт өгөхөд Жоул тэр дороо уурлан та нар Элиг алах гэж байгааг мэдсэн бол би авчрахгүй байсан юм. Гэхдээ Марлин руу уурлаад эхэлнэ. Марлин Жоулыг сайн таньдаг болохоор алсангүй. Зүгээр гаргаад явуул гэж цэргүүддээ тушаахад өнөө хэд нь Жоулыг гарах гэж явж байгаа үед хагалгааны өрөөний байршлыг олоо мэдчихнэ. Өмнө нь хайртай охиноо алдсан түүний хувьд дахин хайртай нэгнээ алдахыг хүссэнгүй. Гэнэт цэргүүдийн бууг булан аваад тэр дор нь буудан хороож ирэх ба. Элигийн хагалгааны өрөө рүү явах замдаа гэрэл цохнуудтай ан ман үзэлцэн замдаа таарсан болгоныг л буудан устгаж байлаа. За ингээд яг хагалгааны өрөө рүү яваа ортол ашгүй хагалгаа арай эхлэв байна. Жоул ч бодож санах юмгүй л эмчнэрийг бүгдийг буудаж унгаад Элиг аваад барилгаас гарах гэж явж байтал Марлин бууга чиглүүлсээр гараад ирнэ. Чи одоо Элиг авч явлаа гэд юу ч өөрчлөхгүй. Тэр дэлхийн ертөнцид хэрэгтэй байх шүү дээ гэж хэлээд бууга буулгах үед Жоул нуужсэн буугаараа Марлиныг буудаад авнаа. Тэгснэ чамайг амьд үлдээвэл чи Элиг авах гээд буцаж ирэх бах. Гиснэ нэмээд хэд хэд буудан Марлиныг нөгөө ертөнц рүү баттай явуулчаад Элиг аван машин цун хааныг тийшээ явдаг. Унтуулах тарианы үйлчлэл гарч Элис ирээд та энд юу хийж байгаа юм? Юу болсон бэ гэж асуухад Жоул чамаас гадна өөр зөндөө дархлаатай хүмүүс байна гинэ. Тэгсэн ч вакцин гаргаж авах боломжгүй гэж хэлээ. Сайн эмнэлэг рүү Федрагийнхан дайраад хамаг эмчнэрээ алдсан. Чамайг аваад арай гэж л зүхтаж гарч ирлээ. Гэх зэрэгээр Элид ёстой зохиогоод худлаа ярьж өгч гинөө. Тэгтэл Эли Жоулийн үгэнд бүрий итгэсэнгөө. Мань хоёр Томигийн хот руу буцан явж байх замдаа Эли Жоулоос үннээ хэлсэн эсхийг нь дахин асууж та надад худлаа яриаггүй гэж амл. Гэхэд манай Жоул нүд рүү нь харж байгаа л би худлаа яриаггүй л гэж байна.